Эрхэм хүнд үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр 2015 оны 1-р сарын 13-ны өдөр. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын ардчилсан үндсэн хууль батлагдсны 23 жилээ тохиож байна. Улс төрчийн манлайлагч зорилттой телевизийн төслийн залуучуудын хувьд бол үгээрээ, үйлдэлээрээ бусдад үргэлж зөв хандлагыг бий болгож манлайлахыг зорж байгаа юм шилдэг 30 оролцогч маань яг одоо тунаа үлдэж бас өрсөлдөж байгаа. Тэгэхээр мэдээж Монголын ард түмний үнэт зүйлтэй энэ баярын өдрийг бол бид тусгайлан одоо нэвтрүүлэхдээ онцлох нь зүйтэй гэж үзэж өнөөдрийнхээ нэвтрүүлгийг Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн батлагдсны түүхт 23 жилийн ойд зориулан тусгайлан бэлдсэн гэдгийг нэвтрүүлгийнхаа эхэнд онцлог хэлхийг хүсэж байна. Тэгэхээр 1924, 40, 60, 92 онуудад Монгол улс 20 дугаар зууны 4 үндсэн хуулийг баталсан байдаг. Яг харахгүй нийгмийн тогтолцоо, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас үүдээд үндсэн хуулиудын маань чиг баримжааж гисэн бас өөр ялгаатай байдаг. За 1992 оны 1 сарын 13-нд батлагдсан энэ үндсэн хууль бол өнөөдөр яг харахгүй бид бас их түүхэн, хууль ёсон, энэ одоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэж байгуулах байгаа нийгмийнхаа тухай үн цэнийг мэдрэх энэ сайхан боломж болсон байгаа. Ингээд залуучууд маань бас бүгдээрээ энэ өдрөөр Монгол дээл өмсч маш идэвхтэйгээр хамтдаа оролцсон байгаа. Тэдний маань хувьд үндсэн хуулиа одоо бүх ард түмэндээ олон нийтэд сурталчлах үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор өнөөдөр энэ хүн нэвтрүүлгээ бэлтгэж байгаа. Ингээд нэвтрүүлгээ тухлан үзнэ. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Монгол улсын үндсэн хууль. Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг баттган бэхжүүлж хүний эрх чөлөө шударга ёс үндэснийхэн эвнэгдлийг эрхэмлэн дээдэлж төрд ёс төг соёлын уламжлалыг нандинан өвлөж хүн төрлөختний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орондон хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын үндэсэн хуулийг даяар олнон зарлан тунхаглаж байна. Ардчилсан шинэ үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр 3 сар гаруй хугацаанд санал авч, улсын баг хурлаар 4 удаа хэлэлцэн, ардыг хуралд өргөн барьж, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан. Олон намын оролцоо бүхий ардын их хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Ардчилсан шинэ үндсэн хууль улс орныхоо улс төрийн тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх чөлөөг бодтой ханган, иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг нь баталгаажуулан төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх зарчмаар хуваарласан нь өмнөх 3 үндсэн хуулиас ялгагдах өвөрмөц онцлогтой гэж үздэг. Тэм ч учраас үндсэн хууль батлагдсан тэр өдрүүдэд Монгол улс дэлхийн анхаарлын төвд орж нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол улс анх удаа үндсэн хуульдаа хүний эрх чөлөөг тусгайлан бүлэг болгож орууллаа хэмээн цохон тэмдэглэж байжээ. Ардчилсан шинэ үндсэн хуулийг дагаж мөрдсөн 23 жилд Монгол орон улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодиттой үр дүнд хүрч үндсэн хуулийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож төрийн бүх шатны байгууллагыг чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулдаг тогтолцоог бүрдүүлж чадсан билээ. Улс төрчин манлайлагч төслийн 4-р шатанд үлдсэн 30 оролцогч энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төслийнхөө тусгай дугаарыг зориулж үндсэн хуулийн агуулга ач холбогдлыг олон нийтэд сурталчлахад манлайлахаар үндсэн хуулийн цэцгийн үйл ажиллагаатай танилцлаа.
За энэ өдөр үндсэн хуулийн цэцгийн бүрэлдэхүүний санаачлагаар зарласан үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр эссе буюу сэдэмж бичлэгийн уралдааныг дүгнэж, за уралдааны шагналтнуудын илтгэлийг сонслоо. Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх сонирхолтой хууль зүйн салбарын болон эдийн засаг нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн магистр, докторийн зэрэгтэй багш судлаачид бүтээлээ ирүүлсэн бөгөөд шинэлэг санаа тодорхой асуудлуудыг дэвшүүлсэн байдлаар нь дүгнжээ. Залуучуудын илтгэлээс харахад сонгосон сэдвийнхээ хүрээнд үндсэн санаагаа тодорхойлж, онол практикийн талаас судалсан, сайжруулах арга замыг тодорхойлсон, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг тусгасан, гадаад орны үндсэн хуулийн шүүх, олон улсын эрх зүйн баримт бичигтэй харьцуулсан судалгаа хийсэн, статистик тоон үзүүлэлт ашигласан сонирхолтой бүтээлүүд байлаа. Нэг онол бичихгүй үндсэн хуулийн тодорхой үгийг юу гэж ойлгох вэ гэдгээр л уралдаан зарладаг болсон л да. Үндсэн хуулийн цэц хэрэг маргаан шийддэг шүүхийн газар. Тэгээ бид үүгээр ажлыг хязгаарлахгүй боддог л да. Өөрөөр хэл үндсэн хуулийг манад суугаад утгаар үндсэн хуулийн үзэл санааг нийгэм түгээх нь бол цэцэн өөрийн ажил. 23 жилийн өмнө магадгүй 10 нас хүрээгүй байсан залуучууд өнөөдөр бас их сонирхолтой илтгэлүүд тавьж байна тийм үү? Өөрсдийн зөвхөн үндсэн хуулийн хүрээнд ч биш, ерөн шүүх цэцэглэлийн хүрээнд одоо яг өнөөдрийн бодит байдал ямар байгаа, ямар өөрчлөлтүүд хийх ёстой, юу дутагдаад байгаа гэдгийг дэвшүүлж тавьж байгаа залуучууд бидний хувьд бол их анхаарал татж байна. Тэгээ бас баталцаж явж исэн та бүхний хувьд бол их үнцэнтэй анзаарах зүйл гэж бодож байна л да. Та үүний ач холбогдлыг юу гэж үзэж байна? Өнөөдрийн тэр оюутан бол үндсэн хууль батлагдж яхад тэр өвөл байсан хүүхдүүд өнөөдөр үндсэн хуулийг судлаад үндсэн хуулийн судлаачд болоод ингэж яагаад бол баяртай байна. Хүн болгон, иргэн болгон ингэж оролцсноо гэдэг маань та өөрийнхөө эрхийг үндсэн хуулийн эрхийг бол өөртөө баталгаажуулж чадж байгаа. Тиймээс Монгол эрхчлөөт Монгол орны эрхчлөөт иргэн гэдгийн үн цэнийг өөртөө бий болгож байна. Тэр үн цэн таны ахуй амьдралч хэрэгтэй, таны аж төрөлч хэрэгтэй, таны ирээдүйн хойч үр садчинд хэрэгтэй юм шүү гэдгийг бас давтаж энэ хуралдаан сануулад байна л гэж бодож байна. За баярлалаа. Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойн хүрээнд цэцэн номын санг, Монгол улсын шинэ ардчилсан үндсэн хуулийн эцэг, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяатгуйлч Бирагийн чимдийн нэрэмжит олгосон юм а. За энэ ёслолд улс төр чин манлайлагч төслийн оролцогчид урилгаар оролцож, за чимдийн дурсгалыг хүндэтгсэн юм. За үг үйлдэлээрээ залуу үедээ үлгэр дуурайлал болж өөрийгөө хөгжүүлж ирээдүйд манлайлахыг зорж байгаа залуучууд маань энэ өдөр Монгол төмний үндэсний бахархал байхын түүхэн өдрийг хүндэтгэн үндэсний дээл хувцсаар ажилласан нь анхаарал татаж байлаа. Монгол улсад улс төрийн ардчилсан эдийн засгийн чөлөөт шинэ нийгэм байгуулах, эрх зүйн үндсийг тавихад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Бирагийн чимэд тухайн үйл хэргийг үргэлжлүүлж байгаа Чимэд сангийн тэргүүн Хүү Бацогт нь энэ үйл ажиллагааг хүндэтгэн оролцсон залуучуудад амжилт хүсч, за үндсэн хуулийн цэцэн энэхүү номын сан нь Чимэд сангийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд цаашид хуульч эрх зүйчдийг дэмжих үйл ажиллагааны үнэтэй их сурвалж байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Өнөөдөр нийгмийн харилцаанд орж байгаа бидний хувьд бол алхам тутамдаа нийгмийн одоо хүний эрх хэрэгчлөө зөрчигдөх, за төрийн байгуулалтынхаа хувьд одоо нийгмийн одоо гажуудлах, хуулийн гажуудлал энэ төр гарч байхыг үгүйсэхгүй. Тэгвэл бид нар энийг мэддэг болсноороо үндсэн хуулийн цэцтэй бас өргөдөл гомдлоо гаргаж болно гэж сая бас ярьж байна. Энэ ч үүднээс одоо манай телевизийн төслийн шилдэг оролцогчд маань хэлцүүлэг одоо зохион байгуулах гэж байна. Тэр нийгмийн амьдралд бол одоо голж байгаа маш олон зүйл байгаа. Мөн одоо болохгүй зүйл байгааг бол одоо өөрсдийнхөө зүгээс үл одоо засыг залруулъя, гарцыг олъё, шийдлийг хаяа гэсэн үгнээс орж ирсэн. Тэр утгаараа бид нар үндсэн хуулийн өдрийг тохиолдуулаад үндсэн хуулийн өдрөлийг зохион байгуулах гэж байна. Тань мэдүүлэх, тэрнийг хэрэгжүүлэх талын гарц шийдлүүдийг танилцуулах үднээс бол манай шилдэг хүч оролцож байгаа. Зөвхөн хуульчдал яриад баярын өдөр тэмдэглэлийн машин ард түмэн бүр Монголын маань бяцхан үрсэж зориулаад хүртэл энэ Монголын үндэсний 3 бахархал гэдэг энэ бурхан халдан уул шонхор бэр цэцэг эднийг ийм хөрхөн гаргацсан. Хууль гэхээр цөмөрөө цаасан дээр байдаг хууль гэж боддог бол энэ бол жинхэнэ амьд хууль юм а, тийм ээ. Монголын ард түмний үндсэн хууль бол бас энэ дээл өв соёл юм а гэдэг үднээсээ шилдэг гоцон оролцогч маань бас дээл өмсөж ирлээ. Бидний сайн мэдэж, сахин мөрдөж хэрэгжүүлэх учиртай үндсэн хуулийн үзэл санааг олон нийтэд сурталчлахад хувь нэмрээ оруулж, улс төр чин манлайлагч төслийн оролцогчид иргэдтэй энэ сэдвээр ярилцсан юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, өмчтөө байх, бизнес эрхлэх, гадаадд зорчих гэд ер нь хуулийн хүрээнд л бол хүсснээ хийх боломжтой болсон ардчилсан нийгмийн үндсийн үндсэн хуулийн ач холбогдлын талаар сэтгэл догтлон ярьж байлаа. Гэвч уншиж үзээгүй шүү, сайн мэдэхгүй байна гэж хэлэх иргэд ч таарсныг нуух хэрэггүй биз.
сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээжээ надтай гэрлээч. Сан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол эцэг. Миний хайр. Шинжлэлийн адил явдал. Хамгийн сайхан. Дангур цогц зэрэг Монголын орчин үеийн шилдэг шин кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Мөнгө дөшөх байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Univision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээжээ надтай гэрлээч. Сан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол эцэг. Миний хайр. Шинжлэлийн адил явдал. Хамгийн сайхан. Дангур цогц зэрэг Монголын орчин үеийн шилдэг шин кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. За тэгэхээр яг харахгүй түүх гэдэг бол түүхээрээ үлддэг. Түүхэнд хэрвээ буюу гівч гэсэн ойлголт байдаггүй. Яг л түүхээрээ болдог. Гол нь бид нар бол түүхээс мэдээж сайныг суралцаж, за алдаа оноог нь бас тодорхой хэмжээгээр тунгаах ёстой болов залуу үеийн хувьд. Өнөөдрийн маань нэвтрүүлэгт Монгол Улсын анхны ерөнхийлөгч Монслмагийн очир утгай. За өдгөөгийн ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга цагаан буюу тухайн үед үндсэн хуулийн их баригч хэмээх Бярагийн Чимдугаан туслахаар ажиллаж байсан. Баруунгаар. Онцгийн цагаан нар оролцсон байгаа. Тэгэхээр яг энэ өдрүүдэд бол үндсэн хууль анх хэрхэн боловсруулагдаж байсан, хэрхэн баталж байсан гэдэг үүх түүхийг бол бид 23 жилийн хугацаанд бол яг л энэ өдрүүдэд бол тухайн адил баталцж байсан хүмүүсээр бол одоо онцолж яриулж түүхт урсам цэрэгсэн юм өдөр байдаг. Тэгээд залуучуудын маань урилгаар дөнгөж сая бас нэр дурдсан хоёр эрхэм маань бас тухайн үеийн үүх түүхийг за мөн өнөөдрийг хүртэл бас үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай амьдрал баялаг учраас засаж сайжруулах зүйл үргэлж гарч ирж байгаа гэдэг олон сэдвүүд байдаг. Тэгээ энэ бүх сэдвэр бол бидний хувьд ярилцсан. Үзэгч та бүхэндээ нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүргэе.
Үндсэн хуулийн агуулга ач холбогдлыг олон нийтэд сурталчлахад манлайлах зорилготой оролцогчид маань үндсэн хуулийг хилцэж, батлах үйл явцын талаар төгс өгөн, үндэснийхээ суурь хуулийн үндс нь шинжлэлийн талаар өөрсдийн үзэл бодлыг хуваалцахаар уулзалт ярилцлагыг зохион байгуулж, хүндтэй зочдыг урьсан юм. 1992 оны үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг удирдах байсан Монгол Улсын анхны ерөнхийлөгч үндсэн хуулийн цэцгийн гишүүн Пунсалмаагийн Очирбат, тухайн үед Хөдөлмөрийн-Баатар, Гавьяат хуульч Чимэдгуайн туслахаар ажиллаж байсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Пунцгийн цагаанаар залуучуудтай уулзаж дурсамж түүх сэргээсэн сайхан яриа өрнүүллээ. Тэр үеийн бас яг нийгэм эдийн засгийн байдал бас хэцүү байсан. Тэр үед бол яг Очирбат ерөнхийлөгч бол үнэхээр тийм хүнд нөхцөлд ингээд шинэ улс төрийн хүчнүүдийн хил амыг олоод анхны одоо ардчилсан сонгуул одоо олон нам оролцсон сонгуулийг яг цагт нь бас яваагүй тийм ээ. Нэг яриа хилцээ хийж хагаад хойшлуулж бариад тэгээд ингээд 9 сард улсын баг хурал гэж байгуулагдаад. Тэр одоо хамгаалын газрын даргын Чимэдгуайн туслах нь би. Тэгээд үүдэнд нь суудаг. Тэгээд тэр үед бол их цөөхөн хүнтэй. Одоогийн улс их хурлд бол нэг лав 200-300 хүн ажиллаж байгаа. Тэр бол 28 хүн ажилладаг. Их чадaltaй дандаа залуучууд байсан. Тэгээ тэр үед бас улсын одоо баг хурал, их хурлд бол ганц ширхэг компьютер байгаагүй. Тэгэхээр чи үндсэн хуулийн төсөл боловсруулалт гэдэг нь маш их цаас. Тэгээ төслийг сони хэвлэл дээр хэвлээд арт нийтээр ингэж хилцүүлсэн учраас бол хэдэн мянган санал ирсэн. Тэгээ тэрний уушаад багцлаа. Тэгээд төсөл сайжруулад ингэхэд бол дандаа ингэж гараар бичдэг ингэ. Гараар бичээ. Тэгээд бичсэнийг нь би аваачаад 10% бичээч гэж бичээч хүмүүс байдаг. Очоод ингээд дуудаж хилдэг. Нөгөө хүмүүс чинь сонсоод бичнэ. Тэгээд бичээд гараад ирэнгүүт нийлэх гэж ажил байдаг. Нийлнэ гэдэг нь бол бичээчийн бичсэнийг нэг ихтэй тулгаж нийлээд тэгээд алдаа заавал гарна. Тэр чинь нэг дуудлагаар бичиж байгаа. Галзуулна л да. Тэгээд дахиж засвар хийн. Тэгээ хэрвээ ингэж засч болохооргүй юм мөр зүр орхигдсон байх юм бол дахиж ихнээс нь машинд нь гээд айгүй тийм техник их ажилтаа байсан. Тэгээ энэ боловсруулалт бас тийм амар байгаагүй гэдгийг бас хэлмээр байна. Их тийм гадна дотныхан бол инг тэг гэж санал хэлдэг. Тэгэхээр Чимэдгуай ч бас өөрийнхөө байр суурийг айгүй хатуу хамгаалдаг байсан. Тэгээд үндсэн хууль ингээд одоо хилцүүлэх үйл явц ч гэсэн 70 хоног сунж ирсэн. Айгүй хэцүү халуун одоо тийм гацсан үйл явдал болж исэн. Тэр бүгдээр л ерөнхийдөө зарим хүмүүсийг бол гэртээ аваач яриа тайлбарлаа л тийм ээ. Би ингээд ажигладаг танад шиг л залуу байсан гэж 20 хэдтэй байсан. Тэгээд Чимэдгуай хүртэл анх ингэж хүлээж авахд айгүй хэцүү байсан. Ардын хурлын танхим 400 хэдэн депутат ингээд хэлсэн чинь тухайн үеийн бас цаг үеийн байдал бас нэг хэрэг зөрчил гээл тэгээд Чимэдгуай ч бас шүүх яамны сайд дээд шүүхийн дарга марга байсан болоод шигдэх юм уу яг тухайн үед нэг бахан тийм нэг тууширдаг явдал байсан. Тэгээ гадаа бас үлсгэлэн энэ төргээд зөндөн байсан. Тэгээд яг би одоо туслах нь байсан учраас хамгийн их мэдэрдэг байсан. Бас настаа тэгээ бас жоохон ядардаг. Тэгээд дотор ардын хурлын танхимын уур амьсгал бас айгүй хэцүү. Гудамж нь бас ингээд улс төр яваад идэг. Хамгийн сүүлд нь үндсэн хууль батлагдаад өглөөний 11 цаг одоо морин цагт батлагдчихсэн. Тэгээд бичээ. Тэгээд утнаасангуй тэр баталсан хуулийг Очирбат ерөнхийлөгч өргөн барьж исэн л та. Тэгэхээр энэ 70 хоног бол үнэхээр энэ тийм түүхэн үйл явдал байсан. Тэгээ энийг бол нөгөө нэг залуу хүн болоод шигдэх юм уу. Тэгэл өдөр шөнөгүй ажилдаг, романтик, бүх юм сайхан болно гэж боддог байсан. Тэгээд эцсийн үр дүн гарсан. Тэгээд яг үндсэн хууль батлагдаа тэгээд баг маргааш нь байна уу тэр өдөр нь Очирбат ерөнхийлөгч Чимэд даргаыг Гавьяат хуульчаар ингээд шагнаж исэн. Тэр үед бол Гавьяат бол маш их ховор, жилд нэг 2-3 Гавьяат төрдөг байсан баг. Ерөнхийлөгч хүний хувьд бол нөгөө олон ургалж үзлийг нэгтгэдэг, одоо нэг юу гэдгийг төвшнээ тааруулдаг тий. Яг тэр үед бас буруу ишилсэн сүхшиг нөхдөд бас яаж таны хувьд одоо тэр яриа хэлцээ нарийн мэдрэмжүүдийг яаж гаргаж ив? Үндсэн хууль бол оролцогчийн хувьд Монголын бүх хардтан оролцсон гэж хэлж болно. 40 мянган санал ирсэн. Тэгээ санал өгсөн хүмүүс бол өөрийнхөө саналыг хамгаалж бас одоо нэлээд маргаан мэтгэлцэн болон шүү дээ. Нөгөө олон ургалч үзэлгээчийг чинь уралдуулж хэлэлцэж байгаа батлах гэж байгаа болохоор хүн болгоны саналыг сонсох ёстой. Тэгээд харилцсан одоо ярилцах ёстой. Хон Монгол улс гэдэг нэрийг үндсэн хуульд оруулах гэж 3 өдөр зөвхөн тэр нэрэн дээр маргаж байлаа шүү дээ. Тэр үед чинь одоо нөгөө сонгогчдын захиа даалгавар гэж юмтай байсан. Сонгогчтой төлөөлд ярьж гэнэ гэдэг чинь их том хүн их том төлөөлөл учраас ярин шүү дээ.
За тэгээд одоо бүр болохгүй болохоор чинь намын бүлгүүд дээр орж уулзаж ярина. Гэхдээ таны бүлэг энэ асуудал дээр баяр суурай нэг жаахан эргэж харж дотроо ярьж хөрж нэг бодолтой болох тийм арга байна уу гэж. Тэрнийг тайлбарлана. Янз бүрийн хэлбэрээр одоо тулгах маяг арч үзэн, гуйх маяг арч үзэн янз бүр болно. За тэр намын бүлгүүд одоо орон нутгийн депутатуудын хэсгүүд дотор бас одоогийн хэлгээр бол лидерүүд бий. Тэдэнтэй чинь одоо бас тулж ажиллана. Дашвалбар гэдэг тухайн одоо яруу найрагч шулуун шудраг бас дэжгүй их сайхан залуу байсан шүү дээ. Тэгэл тэрнтэй чинь одоо бүр болохоо байгаад элен далангүй хөшөө чи ер нь энэ удаагийн ер дээр төрүүчийнхээ хилээд байсан саналыг давтахгүй байж болох уу ч гэдэг юм уу. Эсвэл чи энэ удаагийн хилцүүлэгт оролцохгүй байх бол яасан юм ч гэдэг юм уу. Тэгж ярьж явж зарим үед бол бас нэг гарц олж тэр их удаан хилцүүлгийг бас арай нэг шуурхаа явуулах арих тийм арга зам юмыг одоо хайж л байлаа шүү дээ. 21 хоног хуралдаал ер нь баталчихна гэсэн тийм баримжаатай 3 сая 570 мянган төгрөгийн төсөвтэй гэсэн байхгүй юу? Нөгөө хоол унд тэр буудлын зардал мардал одоо ингээд тэгсэн чинь яг 21 хоноод байхад нөгөө үндсэн хуулийн төслийн одоо 70 зүйлээс чинь 20 дээр нь явж исэн. 21 хоног болж хахад 20 зүйлтэй сууж яхалэр чинь 70-ыг чинь одоо 70 хоног л болж тарах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд минутын үнцэн гэдэг имийг гаргаад 1 минутын үнцэн бол 118 төгрөг байна шүү. Тийм учраас та нар энэ яриа хөрөөгөө нэг жоохон товчхон. За тэгээд нөхдүүд одоо ер нь минут тоолно гэд. Тэгээд тоолсон. Энэ хуулийг батлахад хамгийн олон удаа ярьсан хүн бол Элбэг Дорж. 47 удаа ярьсан. Ламжив 41 удаа. Батуул 43. За өшөө бас нэг их яриа чинь юм блэ. Чимэд өөрөө. Тэгтээ чимэд сайн дураараа биш. Нөгөө асуултанд хариулах маягаар бас одоо 40 хэдэн удаа. Тэгтээ энийг элбэгээ гүйцэхгүй. Ингэж л явлаа шүү дээ. Нөгөө улсын нэрийг ингээд солих гэсэн чинь манай ингээд том хуульчид гарч ирээд тэгээ бүгд найрамд Монгол ард улсын байгуулсан гэрээ ингээд нэрээ сольчих юм бол хүчин төвлөр болох уу болохгүй юу? Тусгаар тогтнолтой холбоотой асуудал одоо яалтын одоо гэрээний төгсгөлийн баримтчийг манай ахыг зөвшөөрсөн олон улсын гэрээн дээр бүгд найрамд Монгол ард улс гэж байгаа. Монгол улс гэхээр одоо тэр залгамж шинжийг хадгалах тухайн тэргээд их олон асуудал ингээ хүндэгдэхгүй юу. Тэгсэн чинь бас их хөгжилтэй юм болдог. Тэгсэн чинь Баян мөнх авраг тэр үед ардын хурлын депутат байсан. Би ТV дэлхийн олимпийн одоо 40 уралдаан тэмцээнд орсон. Тэгээд тэнд дандаа Монголиа л гэдгийг бүгд найрамд Монгол ард улс гэж ерөөсөө тийм үг хэлдэггүй. Зүгээр гэсэн чинь хүмүүс чинь бас арай өөрчлөгдөж явах жишээтэй тийм ээ. Тиймэрхүү шинжтэй тийм яриа хөрөөр их олон болж исэн л дээ. Манайх бол өөрөө хууль цаазын арбан баялаг туршлагатай ийм үндэстэн 2000 гаруй жилийн энэ шинэ үндсэн хуулийг батлах үеэр бол одоо манай үндэсний үзлүүл олон жил дарагдж байгаад бол их сэргсэн тийм цав үе тохиож байсан. Тэгэхээр хуучин энэ төртөөс хууль цаазынхаа уламжлалын үзэл санааны талаар шинэ үндсэн хуульдаа одоо тусгахдаа ямар үйл ажиллагаа явуулж гисэн талаар одоо сонирхож байна. Түүхэн уламжлал Монгол улсын бас түүхийн гашуун нисун сургамж алдаа оноо энэ бүгдийг харж одоо их олон зүйл заалтууд тус өгсөн л да. Тэр чинь ярих юм байна, ярихгүй юм байна. Яг ажилтны хэсэг дээр ярина. Тэгээ би чимэд гоо одоо оруулсан би 3 одоо гайхамшигтай зүйлийг хэлэх гэсэн. Одоо ямар хэцүү нөхцөл түрүүн хэлсэн нөгөө очир бат ерөнхийлөгч нөгөө хүмүүст ойлгуулж ингэж яах хэрэгтэй гэдэг. Тэгсэн нэг удаа тэр хүний эрхийн хэсэг дээр бол нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн комиссийнхаа ирчээд тэр төсөл дээр ярьж ирсэн. Танах ингээ хүний эрх иргэний эрх гэдэг тусдаа байна. Та нар нэг бүлэг болгоом болох гэдэг. Тэгэхээр тийм байхгүй гэдэг. Сүүлдээ бахан нэлээ мэтгэлцсэн л дээ. Иргэн хүн хоёр бол хоорондоо ялгаатай улс төр хууль зүй энэ төр гэдэг. Тэгээ бүр сүүлдээ чимэд гоо их янз бүрийн тактик хэрэгэлдэг.
Тэгвэл та нар эхлээд тэр Францын үндсэн хуулийг өөрчлүүлчихэд ир. Тэнцээ чинь тийм тусдаа байгаа. Дараагаар нь бид нартай яар гэдэг нэг жоох. Тэгээ нөгөөдөл чинь бас юм хэл. Тэр хүн Францаас ирсэн хүн байсан байхгүй. Тийм маягаар. Өөр нэг чухал зүйл ихлээр бас та бүхэн мэдж байгаа тэр үндсэн хуулийн дээр болохоор ингээд одоо Монгол улсууд олон улсын гэрээ нэгдэж орох юм бол дотоодын хууль тогтоомжтой нэгэн адил мөрдөгдөнө. Олон улсын гэрээ Монгол улсын үндсэн хуультай одоо нийцэхгүй бол дагж мөрдөхгүй гэх тийм их том тийм зүйл заалт оруулсан. Тэрнийг бол гадаадын одоо эрдэмтэд бас их гадныхан бас нэлээд шүүмжилж ирсэн л да. Танаа үндсэн хуульч одоо ямар тэнгэрийн хууль юм одоо яагаад ингэдэг барьдаг ингэ. Тэгэхээр манад бас тийм урд өмнө бас тийм Монголын хувь заяаг олон улсын гэрээ гэх юм бол 2 ба түүнээс дээш улс орнуудын байгуулсан гэрээ. Тэгэхээр Монгол улсын бас эрх ашигт харш тийм гэрээ хэлцээрүүд байгуулагдж байсан учраас тэр гадаад ямар ч олон улсын гэрээ байсан манай үндсэн хуульд нийцэхгүй бол манайх дагаж мөрдөхгүй гэдэг ч юм уу. Тэгээ гих мэтлэнгийн их нарийн тийм заалтууд бол байгаа. Яг онцлогтой судалж үзэх юм бол. Манайхан гадны үндсэн хууль хуулсан гэж ярьдаг хүн байдгийг. Хуулсан юм ерөөсөө байхгүй. Харин бидэнд тэр өөрсдийнхөө зарчмыг ийм байвал зүйтэй гэж хэлж байсан саналууд гадаадын эрдэмтэд байсан. Цөөнгүй байсан. За тэрнтэй чинь одоо ганц үзэлцдэг хүн бол манай Чимэд байлаа шүү дээ. Тэр хүн өөрийнхөө үзлийг оруулах гэж ирээд манай үзэлтэй буцдаг байсан. Тэгэхээр энэ бол одоо манай том хуульч одоо Чимдийн асар их өргөн мэдлэг үндсэн хуулийн тэр бол тэр гадны одоо том үндсэн хуулийн туршлагатай эрдэмтдээс давж гарч байгаа юм байна л гэж дүгнэж ирсэн. Тийм учраас үндсэн хуулийн их баригч гэдэг чинь зүгээр нэг тийм авгайлга чимэг, цол чимэг биш. Монголын ард түмэн бид гэж эхэлж байгаа байхгүй. Тийм ээ? Түүнээс ямар нэгэн чимэд бий гэж байхгүй тийм. Монголын ард. Тийм учраас энэ үндсэн хууль бол нэг намын ч юм уу, нэг улс төрийн хүчний ч юм уу тийм биш. Энэ бол Монголын ард түмний бүтээл. Тэгэхээр энд бол ард түмнээр хилэлцүүлж байж одоо яах вэ ийх үү янз бүрийн тийм нэмэх барих арчлах юм байвал тэрнийг ард түмнээс асууж хийх болохоос биш түүнээс зүгээр нэг цөөхөн хүний ч юм уу нэг хүмүүсийн эр зоригийн ч гэдэг юм уу тийм асуудал биш. Үндсэн хуулинд одоо өөрсдөд оруулах ёстой гэдэг улсын хурлын дэд дарга цог даргаар ахлуулсан ажлын хэсэг гарцсан байна. Тэгэхээр энэ өөрчлөх ёстой юу, ёсгүй юу? Энэ үндсэн хуулийн дархлаа ямар байна вэ гэдгийг хэлж өгөөч. Та бүхэнсээ бодлоо болцооч. Дараагийн дугаард үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт төрийн байгуулалтыг зааж өгсөн байна. Тэгэхээр энэ төрийн байгуулалтын институтуудын хоорондын эрх мэдлийн хуваарлтыг тухайн үед яаж тогтоож байсан бэ гэж асуусан. Үндсэн хуулийн дархлаа хэврэг болгож ийн гэж би одоо ойлгож байгаа. Үндсэн хуулийг хамгийн төгсгөлийн үг бол одоо мэдих түн, сахих түн гэж байна. Мэдих түн, сахих түн. Тэр мэдих түн гэдгийг мэдэхгүй байгаа учраас үндсэн хуулийн хаан тэр өөрт нь байгаа асар их боломжийг ашиглаж чадахгүй, мэдэхгүй. Үндсэн хуулинд 1999 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ бол өөрөө үндсэн хууль зөрчсөн нэмэлт өөрчлөлт байсан. Ерөнхийлөгч хориг тавьсан, үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан, тогтоол гаргаад хүчингүй болгосон. Нэг парламент хугацаанд дуусаад шинэ парламент гарч ирэнгүүтээ дахиад одоо хууль санаачлаад баталчихсан. Өнөө 99 онд үндсэн хуулийн хүчингүй болгочихсон улбар тэр чигтээ цэг таслалж өөрчлөгдөөгүй тэр чигээр нь ихэд одоо гаргаад ирсэн. Үүгээр үндсэн хуулийн дархлааг ноцтой одоо эвдээд зөрчөөд эхэлж байгаа. Сахих түн гэж байгаа юм. Сахих гэж штт үндсэн хуулийг сахихгүй байгаа. Тэгээ энэ бол үндсэн хуулийн дархлааг ноцтой одоо эвдэж байгаа нэг баримт. Сахихгүй байгаа. Үндсэн хуулийг хэн зөрчдөг юм гэхэлэр улсын их хурлын засгийн газар зөрчдөг. Иргэд бол үндсэн хуулийг нэг их зөрчихгүй, харьцангуй бага. Тэгэхээр энэ үндсэн хуулийн энэ нарийн зүйлүүдийг бол эхлээд мэдэх учиртай, дараа нь сахих ёстой. Хоёр ихэндээ болох
талаар санал асуулга авсан чинь 400 хүнээс 50-60 хүн саналаа өгсөн гэдэг шиг тийм одоо сонирхолтой одоо ботход нэг тийм одоо хөгжинтэй тийм ямар асуудлаар тухайлбал санал хураалт явж ирсэн бэ үндсэн хуулиар. Зөвхөн эхнэр чившээд чинь нөхөртэй бас байж болно гэж бас тийм юу байсан л да. Тэгээд тэрэн дээр чинь одоо санал мандал өгсөн янз бүрийн л тоо хэлдэг юм. Тэгээд бид нар чинь нөгөө цахим юу хэрэгслийг тэгэхэд ангуудаа хэрэгжилж ийсэн заримдаа гацчихна. Заримдаа дарагдчихна. Дараагүй дарагдчихна. Тэгээд зарим хүмүүс бас хилэс хэрэгт орох шахаж байсан. Тий нөгөө долоог зөвшөөрсөн дээр дарагдчихсан. Гэхдээ би тэрний чинь дараагүй штэ. Өнөөдөр чи бас тэр чин зөвхөн тэр их хурлын юунд биш хараад бас гэр орныхондоо бас байцагдж байсан тал байгаа. Тэр одоо чи дарсан байх тэр эхлээд тэр чин нууц байсан байхгүй юу? Тэгээ сүйдэлт нь ил гаргасал да. Тэгээд ер нь бол яг тэр асуудлыг тойроод одоо хүртэл ярьдаг нэг асуудал бол одоо энэ ижил хүйстний гэр бүл болох асуудал. Манай үндсэн хуулинд бол тэр ерөөсө тис өөр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцсан одоо санал нийлсэн үндсэн дээр гэр бүл одоо зохионо гэдэг. Хүний эрх гэдгийн хажуу зэрэгцээгээр үндэсний одоо бичигдээгүй хууль ёс заншил гэж байна шүү дээ. Тэрнийг хуульчлах бол ер нь ямар ч байсан ард түмэн бол тэрнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас үндсэн хуулийн нэг тийм одоо сонин гэх юм уу та тийм юмнууд бий гарч ирсэн. Чимэдгой ярьж ирсэн өөрөө лекцэн дээр. Би одоо ингээд аудитын тухай судлах гад Герман руу явж байгаа хүнээс аудитын хууль аваад ирээ захиа авсан чинь нөгөө аудио машины танилцуулга аваад ирсэн гэсэн. Тэгээд чи юу аваад ирээ гэдэг өөрөө мартцсан байсан гэж чинь машины танилцуулга аваад ирээ. Та захисан шүү дээ. Би машин захилаа гэдэг. Тэгээд аудио машины танилцуулга аваад ирсэн гэдэг. Тухайн үед нөгөө нийгмийн сэтгэл зүй бас нөгөө бидний барууны ертөнцтэй таньдаг уу гэдэг тийм л байж л те. Тэр үед чинь бас англи хэлтэй хүмүүс бас ховор байсан юм ба. Тэгээд нүүбийн хүмүүс ирсэн байсан чинь гадаад яамныхаа орчуулсан чинь цагаан энэ яг монголоор яриад байна. Гэхдээ хуулийн монгол биш вэ? Аливаа чи орчуул гээл. Тэр хэцүү асуудал болсон юм а. Яг манай үндсэн хуулийн нэг авахгүй тэг холбоотой. Жохон хурцтаад яг тэр яриан дээр гисэн чинь дүүдийн цав болж исэн. Тэгсэн чинь чимэдгой за ямаана юм халуун дээр гэдгийг тэгээд цаашаа ингээд явъя гэд тэгэхгүй юу. Тэгэхээр би яг өгчлээд орчуулчихгүй юу. Яг ямаана юм ахыг халуун дээр итгэж сайн гэд. Тэгээ орчуулчлаа. Тэгэл үдийн цайны дараа ирсэн чинь нөгөө хүмүүс чинь нэг бишээ. Нэг л хэг ёг хийгээл. Тэгээ би одоо тэр үе чинь бас тасчиг байсан. Тэгээд та нар өдрөө хоол ичсэн үү ичсэн гэлтэн. Тэгээ зүгээр гэд. Тэгээ яасан юу болсон яасан гэд асуусан чинь эхлээд хинин ямаа хинин чоно гэдгээ тодорхойлж агаад цаашаа явъя. Яагаад гэсэн чинь та нар бидний чоно гэлээ. Тэгээ бид нар одоо ямаа идэх гэж ирээгүй. Бид нар туслах гэж ирсэн гэдэг аяга гомдсон. Тэгэхээр би аяга уучлалт хуугаад энэ бол хам миний буруу ёстой ингэ зүгээр л ажлыг хоош нь тавихгүй ингээл хий гэсэн юм санаа байдаг ингээд. Хэл зүгийг би яг